Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Ятраа тэшөө. Зясаа бацгаа. Таманаха. Тэгэхээр энэ удаад дотоодын хөрхөөн киног ярьж гээ гэж бодлоо. Монгол киногоо бас хаяа дэмжиж ажиллахгүй болохгүй зү. Нэмэх 18 төрлийн эротик, драм кино байх бөгөөд бид нар бол эротик хэсгийг л үзүүлж огт болохгүй. Харин та нар бол Showbox app-аас суулгаад үзэж болно. Янз бүрийн Мис бадам цэцэг тоглосон эротик кино гэхээр бас л эвгүй үстэй те. За шууд кино руу орцгоё. Дардаг юм дараараа заваамтд минь. Ой. Хөөхөн Батман байна гал тэрэгний буудлын дээр танихгүй самгантай сууж буу халж байгаагаар кино эхэлж байгаа. Бэнд нэг танихгүй хүн хүлээж суугаа юм уу? Гэснэ. Би танд яг надад юу тохиолдсныг яриад өгье юм энэ төр. Гэхдээ нэмээд яг ямар ч хамаатай юм мэдэхгүй. За тэгэд кино юм да. Хэдүүлээч бас яг юу тохиолдсныг хамт сонсцоо ямар вэ? За тэгэхээр ингэж байгаа юм. Хөөхөн Батман маань хайртай залуудаа хөөргөччаад төрхөмдөө буцах санаатай гал тэрэгний буудлын дээр зогсож байгаа нэ. Хуурч байгаа хэсэг нь кинон дээр бол гарна. Сонирхож байвал өөртөө үзнэ биз. Уг нь тэр хуурамч чулгаачтай цогтой аялал гарахаар төлөвлөөд хоёр тасалбар авцсан байсан ч нөгөө дундах хөлөөрөө толгоогоо хийсэн нөхөр нь нүдэн дээр нь заваарад нэг тасалбараа хаяад ганцаараа явж байгаа нь энэ аж ахуй. Вагоныхоо купед орж ирээ сууж байтал нөгөө нөхөр араас нь ороод ирж шүү. Хулгайч нохоо шиг холоосараа зогсож байсан юм хаашийн. Тэгснэ Ингрэс нь өөр эмхтэн зураг мураг унаад бүр цагаан дагаар цөөн хотлаа цэргийн хөвцөн шаацаа. Тэгж байтал хөөхөн Бадман маань нүдэнд нь хайртай залуугийнх нь өөр хүнтэй бузар хийж буу дүрс дахиж тоглогдоод бүр сэтгэлийн гүн хямрал цаашаа болоод ерөөсө вагоны хаалга нэгээд үсрээд үхий гэд яг үсрэх гэж байтал нөгөө нэг далжсан харийн мань араас нь тэрч яваалаа. Аварч угаа юм. Тэгэл өрөөнд нь буцаж оруулаад нөгөө хүнч улан гассан бухлуугаа адил алив хаалганы гэдэг би зөвхөн тэнгэртэй төвчмээр байна. Амьд яв хөсл алга малга гэл орилж чарлаадаггүй одоо ямар ойлг вэ гэж дээ. Тим зүйл нүдээр харсан юм чи. Хэсэг хугацаа өнгөрч овоо тайвширсан уу яасан өрөөндөө ороо сууж байтал харийн мань далжиж орж ирснэ. Би таны тасбарыг аваагүй бол эзэмгүй өртөнд тонжиг балрах гэж байсан юм. Над мөнгө л энэ байна. Ястаа уучлаарай. Гэд хэдэн алдрын төрөг сар байж шүү. Юу вэ? Гэхдээ нөгөө балаа харийн мань биш байсан юм бах та. Ой яана. Извините, пожалуйста. Гэмгүүн баахан хараа зүгтсэн байж тээ. Хэдүүлээ балаа юм бэ. За, уучлаарай. За, энэ чанамал хямыг үнэндээ эв авгүй зүссүүгээ хүүхэн энэ сүхөчргээд ингэртэй нэрээ зүүсэн цэрэг залуугийн ихнэр бололтой. Нөхрөө ирнэгээд хүлээж суугаа юм уу? Бүүмэд. Тэгсэн өсвөр насны жаал ихчэд бондо шаадсан байсгээл гэр орноор нэргэлдэж уус мөсөн дөхүүлж өгч хадандарнаа бас болоогүй. Ваганд ява ааш муутач хөөхөн Бадмаа гаргачих санаатай манай цэргээр цаасан үлгэр ярьж өгөөл эмгөө өвгөө хэр ачуудыгаа бас нэг банхартайгаа амьдэр суудаг байж гэлэхсэн дээ. Тэгсэн чинь залуугийн хижээл зүтгэл үр дүнгээ өгч ямар тач ааш муутыг инээлгэж чадлаа. Тэгснээл миний байсан газарт хүмүүс сайхан амьдрах гэж биш харин амьд явах гэж тэмцдэг. Би чамайг буруутгаагүй л дээ. Гэхдээ над үхэж хадна гэдгээ болсон дээр. Ер нь чи дургуцхгүй бол над бүх зүйлээ ярьж сайхан сэтгэлээ нэгжтэй хамаалга их бол. Нөгөө хүн ч ярьж байна. Өнөөдрийг хүртэл надад уулзах гэж яардаг залуу байдаг байлаа. Би тэрнийг яаж хайрладаг шиг намайг ч бас тэгж хайрладаг л гэж тэр бандийг бодож явлаа. Морны зүвчэнд явж ороод тэр эмэгтэйтэй зүгээр л чөлөөт бөхөр барилдаж байгаасаа гэж дотроо бодсон ч тийм байгаагүй л дээ. Гэх болно. Мань цэрэгээр эхнэрийнхээ төрсөн өдөрт гинтийн бэлэг барьж хэлчмээ өгүүлгүүгээр шуу шаагаад очих санаатай яваа бөгөөд түүний хайсан тэр таслбар эхнэр дээрээ амжиж очиход их тус болсон юм гин. Дөрөвхөн зочин хям зүсээ сууж байсан чинь чаваас өөрийнхөө төрсөн өдрийг тэмдэглэх гээл сууж байгаа бололт. Вагоны хоёр өрөөнийхөө цонхыг нээх гэж ноцолдож байх зур цэрэг залуу эхнэрийнхээ зургийг хийсгэж хаяад араас нь хайгад гарахаагаар нь вагон хөдлөд явчихж байгаа юм. Гинт ухаарч эргэж хараад ста вагоноос хоцорч эхнэрийн төрсөн өдрийг гинтийн бэлэг хударлаа гэд гүйж байтал Бадмаагүй бас өөдөөс нь сандарч гүйжмгэл. Цааста би гайхаа шаасуу. Заачаарай. Хоёр улгаач одоо өөр хүмүүс тайрлаад уртаа гэдээсэн байж юм хурдан бундун шааж тэмтэй.
Чорт возьми. Тэгтэл энэ хоорондоо эхнэр дээр нэг үлбис хүүтэн царайтай юм орж ирснээр оролдож моролдоол. Тэр ави атмаа юм уу хайшийн баг иргэдэлж гаж хүслээ хангадаг гарвал та. Эхнэрийнх нь царай төрхөөс харахад гэхдээ ашгүй донтоо хулгайж гараад явнаа. Вагоны хоёр ч нэг рүүгээ бочим харцаар хараал. Бадмаа маань ховцсоос олж нэмэг ной тийм өмсөөл маань цэргэрч хөсөл тачаалаа барьж ядаж байгаа бол та гэсэн ч болохгүй гэдгийг мэдж байгаа тул сэтгэлээ барин эхнэр лүгөө яарсаар байна. Ядж хад Орсын Якут руу шагаад байгаа мүү юу болоод байгаа юм хэдэн өдөр ч яваад байгаа юм бүү мэд. Нэг өдөр болоод нэг шөнө болоод мань хоёр ч бүр дундаа орцсон мар хийсээр л явна. Тэгсэн нөгөө зэвхий царайтай нэг хөрчин чон боргоноор гихчээр шөн төлөөр цэрэг залуугийн эхнэрийн гэрт явж ороод архиуж байснаа эхнэрийг нь барьж авал байхгүй. Нөгөө зан үйлийг хүчээр шахуу үлдэж байгаа юм. Одоо тэгээд энэ балаа нөхөр ингэж айлгаж ичээгээд байд юм бол цагдаа сэргийлэх дуучч болдгоо хорвоо юм бах та мэдэхгүй. Эхнэр айгүй бол олон жил нөхөрөө хүлээж төвчлгүй 50% лав дуртай байсан л баг. Тэгсэн нөгөө ихчд сайн болсон чаал гэрийнх нь гадаа ирцэн үүдний дурангаар харж байгаа юм шиг жижиг нөхөр нөгөө хоёрыг амьд шоу тоглолтын гэрч болж байдаг шүү. Цаавж гараа. Түр рекламны пауз. Та нарыг би яг мэдэж байна. Энэ киноны бичлэгт ороогүй айхтар хэсгүүдийг өндөр чанартайгаар нь бүр томруулж байгаад үзхийг хүсч байд сууж байгаа гэдгийг чинь мэдэж байна. Бараг ханаас үзэхгүй аль бахта дансаа гэх нь олгүй л байгаа үстэй. За тэгэхээр биш үү. Showbox гэдэг аппликейшнийг Google Play болон App Store-оос татаж аваад премиум багц худалдаад авсан байхад энэ болон бусад янз бүрийн сайхан кинонуудыг ч үзэх боломжтой гэдэг хүн чинь. Бас болоогүй. Премиум багц идэвхжүүлээд дээр нь iPhone 15 утасны суглаанд оролцсон. Янз юм байлгүй яхад. За бушуухан та нарт ярьж өгчөөд бусд киног нь үзэх минь. Энэ үеэр гайвуулж ч байх те. Одоо ингэ садралж байгаа гэж хэн мэдт юм бэ? Тийм үстэй угаасаа. Нөхөр нэрнэ. Нөгөө жижиг нөхөрний эхнэрийнхээ бузар явдлыг харс төвчлгүй дуусхыг хүлээж байтал зэвхий царайд гарч ирснэ юу ч болоогүй юм шиг нөхөрлөө нарснаа яваад өгнө. Манийрч гэрлүүгөө явж ороод юу ч болоогүй юм шиг эхнэрээ тэврээд авнаа. Бас л эрийн хуух юм да. Манай Жензэ энэ бол баг барьж аваад нүдэд балбаад нөгөөхтөө цуг сүлбэж хаяад өөрийгөө халаад дуусгах биз. За тэгээд энэ үйл явдлаас хойш 3 сар өнгөрсөн байх бөгөөд тухайн бузар төдрийн өглөө нь эхнэр нь захиа бишүүлдэгд орхиод явсан байдаг. Мань цэрэг ирж нөгөө жаалтай хураа ахтаг болцсон өдөр бүр л вагон тосч эрхийн хүлээдэг ажилтдаг болцсон. Эхнэр үл явт. Тэнэглэлийг минь уучлаарай. Чамаагаа чадах чинийгээрээ л хүлээсэн юм шүү. Гэхдээ энэ хүлээлтэд ариун байлгаж чадсангүй. Өршөөхгүй байсан ч болно. Бузар намайг уучлал. Энэ бузар үйл явдлыг мартахтай зэрэгсэн намайг ч бас мартаарай. Бараг бандсандаа гараад шийдсэн тодорхой болж байгаа юм. Тэгснээ бас чиний намайг хайрладаг шиг би ч бас чамайг хайрладаг байсан юм шүү. Гэрчээлэг хөшөөн. Oh my god. Хотлоо имплаа шагаад мөн садрент. За тэгээд энэ бүхнийг дуусгаж новшин газрыг орхин тонилохоор ширдсэн цэрэг залуу маань байшингийнхаа хаалгыг дараад л хатаж орхиод вагонд суухаар вокзал руу хөдлөнө. Урай дүүн араас нь майжилж иж ирснэ. Та ч н одоо ийм суугастай байсан юм уу? Ингээд буугаад өгчих юм уу? Гэтэл хар цагаан юус дугарлгүй вагондоо суухаар яваад өгнө. Бадмаа маань цэрэг ирийг л хизээ нэг өдөр эргэж ирэх байх гээд вокзал дээр өдөр бүр нэг цагтаа ирж манад гардаг байсан юм чи. Цэрэг залууд анхны арцаар дуурлаж орхисон байгаа. Тэгсэн явсан нохоо ясцуун гихчээр цэрэг ирж таарлаа. Бадмаач дотроо yes гэж орлон өөдөөс алхлаа. Нэгийг харин харцаар харж инээмсэглээ. Конец фильм. Энэ хоёр чинь баг сохорсон биш завшив гихчээр явдал суудланд дийлдэхгүй ихнэр нөхрүүдээ шилийн сайн гэр болон халахын сайхан эмэгтэйгээр сольж байгаа юм биш үү? За тэгэхээр энэ киноноос юу ойлголт та нар ирнэ? Эр хүн бол эр хүн шиг эр хүн байх ёстой. Эм хүн бол үнэнч сайлын ихнэр байх ёстой. Ер нь тэгээд вагон танихгүй эмэгтэйтэй цуг суувал тэр чинь салгалаа чамд дурлах юм байна гэдгийг ойлгож авлаа. Мөн биз? Яг мөн. За тэгээд дотоодын бүтээлүүдэд дэмжицгээе гэж уриалахын албанд энэхүү бичлэгээ үгээр чаргаач байна. Дарамцаад ойлгүй тэр дардаг юм а дараараа заа юу. Ажиглаж байгаа шүү. За бай.